Spotify компани руу би 2020 онд хөрөнгө олт хийж исэн. Нэг их хийгээгүй. Тэ. Ойролцоо нэг $120 дээр 130 доллар дээр аваад яг энэ үеэр аваад тэ. За тэгээд $280 хүртэл явсан энэ хувьцаа. За гэхдээ би энэ 280 дээр зараагүй. Би яасан бэ гэх юм бол ойролцоо нэг 220 морь дээр зараад өөрийнхөө супер гэж бодоод тэгээ гараа явцсан. Тэ. За тэгээ болсон бэ гэх юм бол миний нүдэн дээр ингээд пуужиндаа үргэлжлүүлээ явж байгаа байхгүй. За тэгээд 2021 оны 2 сард ганцхан нэг жил тиссэн юм бол тэ 120-аас бараг 300 хэдэн доллар руу бараг хөрөнгө олтоо 3 нуглах боломжтой байсан баг тэ. Эдрот мөнгө 3 нугалсан уу? Үгүй ээ. Жохон мөнгө нэг нугсан. За тэгээд ерөөхдөө энэ хувьцаа тэр чигтээ нэг завсарлага авсан. Apple-та алдсан стриминг дээр маш олон өрсөлдөгчийн гараад ирсэн. За Европын нэг амжилттай ганц нэг стартап тэрбум хэдэн доллар олон хэдэн тэрбум долларын үнэлгээтэй. Тэгээ энэ хувьцаа буцаагаад яасан бэ гэх юм бол 100 хэдэн доллар руу тэгээд оролттой хаа өрсөн бэ гэх юм бол $70 руу хүрсэн. За тэгээд тэрнээс хойш юу харсныг хардаа. Тийм учраас зүгээр нэг компани руу орчоод тэгээ хизээч тий гарчаад тэгээ дахиад орохгүй гэсэн юм ерөөсөй байхгүй. Хардаа 2 жилийн дотор энэ компани тий 800% өссөн байна буцаагаад. За ийшээ эргүүлээ хөрөнгө олт хийсэн үү? Үгүй ээ. За тэгээ би юусэн бэ гэх юм бол дөнгөж сая эргүүлээ харсан. Ягаад ингэ өсчихваа? Юу болоод байгаа юм бэ? Ягаад ингэж пуужинтсан бэ? За $650 ханшид хүрсэн байна. Ягаад гэсэн юм бэ? Тэгээд хийдгээрээ үнэлгээ хийсэн. За одоогийн байдлаараа хувьцааны ханш нь $650, 205 ширхэг хувьцаатай. За тэгээ энэ компани зах зээлийн market capitalization зах зээлийн ханш нь нийтдээ $134 тэрбум. Окей. Европын амжилттай стартапуудын ганц цөөхөн нэг нь. Сонирхолтой юм энэ компани бас $7 тэрбум кэштэй, амар их кэштэй. Тэ. Бараг зүгээр кэшнээр суугаад 50 суугаад байдаг. Даам суудаг компани. $2 тэрбум үртэй. За тэгээ энэ компаниг тэр чигтээ 100% худалдаж авмаар байгаа зарагддаг байсан бол зарагдахгүй л те. Ойролцоо нэг $129 тэрбум хэрэгтэй. Spotify-г тэр чигтээ авахын тулд. За тэгээ яагаад энэ хувьцааны ханшныг өссөн бэ гэх юм бол 2020 оны эхний улирлын борлуулалт нэг тэрбум 800. Тэгээ бүтэн жилээр ингээ аваад үсэх юм бол ойролцоо нэг 8 тэрбум. За тэгээ одоо юу болсон бэ гэх юм бол саяны улиралтаа $4 тэрбум борлуулалтын тайлан гаргасан. За тэгээ ингээ хэдүүлээ ингээ харьцуулчих заяа. Тэ нэгээс дээш нуурсан. Хэмс шиг өндөр өсөлттэй хувьцаа бол биш. Тэ хэмс шиг өсөлттэй бол биш. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тэ мөнгөөр мөнгө олох. Амар сонирхолтой байгаа ч тэ. Гэхдээ амар хэцүү. Ихэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тэ. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараад чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Гэхдээ хэдүүлээ одоо жилээр харах юм бол 2020 онд 7.8 тэрбум борлуулалттай, дараа жилдээ 9 тэрбум, дараа жилдээ 11 бараг 12, 13.2 тэрбум, 15.6 тэрбум. Тэгээд та энэ донд бас Spotify application app-ыг татсан хүмүүс байгаа, би бас татсан. Би бас энэ дээр subscription-а төлдөг. Яг гэх юм бол дундуур сурчлагаа сонсмооргүй байгаа. Тэгээ энэ дээр би юу сонсдог юм бэ гэх юм бол хөгжмийг сонсдог юм аа. Гэхдээ подкаст гэх мэт ч ерөөхдөө сурчлагаагүй сонсох дуртай байдаг. Бас татчихдаг. Тэгээ онгоц дотор нисэхтэй эсвэл биш тийшээ интернет мэдгүй. Тэгээд хаяа би бүр зүгээр ингээд толгоогоо амраах үедээ бас энэнийг зүгээр сонсоол зүгээр ингээд тайван суугаад тий балкон дээр суугаад гадагшаа ингээд салхилуу хараад ячдаг юм. За. Окей. Тэгээ яагаад ингэ өсөд байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ ингэ харцгаая заяа. Бохир ашигын маржин ерөөхдөө энэ компани 25-аас 30% өсгөх чадсан байна. Үйл ажиллагааны маржин
Энэ компани 2020 онд алтгэлтэй компани байсан тий стартап компани. За тэргээ 8% болгох чадсан. Цэвэр ашигын маржин хасах 7-тай байсан бол одоо нэмэх 7-тай болцсон. Гэхдээ гоё юм одоо эндээ гарч эхэлж байна. Ерөнхийдөө үйл ажиллагаанаас хэрэг кэш олж байгаа юм бэ гэх бол 3.3% байсан бол одоо 14.6 одоо хамгийн сайн үзүүлэлт нь бол энэ үйл ажиллагаанаас олж байгаа cash flow тий маржнууд ингээ сайжиж байгаа. За тэгээ cool юм юу юм бэ гэх бол үйл ажиллагаанаас олж байгаа бэлэн мөнгө баг тэр чигтээ цэвэр бэлэн мөнгө болж байгаа. Тэгээ та одоо миний олон видео үзсэн бол тий free cash flow margin ингээд харах юм бол үйл ажиллагаанаас 14.6% cash болгож байгаа. Тэрнээсээ 14.5% нь цэвэр cash. Хөөе нэг юм хэлэхээ мартцсан. 5 сарын 31-нд хүртэл манай School Community-гийн сарын төлбөр $29 шүү. Тэрнээс хойш 6 сарын 1-ээс авахуулаад $39 болж байгаа. Тийм учраас гэлцээрэй. За тэгээд энэ компани ерөөдөө одоо кэшний үйлдвэр болцсон байгаа. Тэгээд кэшаар юу хийж байгаа юм бэ гэх юм бол хөрөгдлүүлж байгаа, овоолж байгаа тэгээ хаяа өрсөлдөгч компаниг худалдаа авчдаг. Таад мэдэх юм бол дэлхийн номер 1 подкастер Joe Rogan-ы ивент итгэгч энэ компани тий ерөөдөө Spotify дээр ингэ байгаа. За. Тэгээ би юу хийсэн бэ гэх юм бол яаж энэ хөрөнгөний зах зээл одоо Spotify компаниг $653 үнэлгээнд үнэлж байгаа юм бэ? За тэгээ юу хийсэн бэ гэх юм бол энэ санхүү модель дээр ингээд юунууд хийсэн. За тэгээд хөрөнгөний зах зээл юу гэж харж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо энэ компани тий 6 одоо $564 үнэлгээнд хүрж байна. Гэхдээ хэдүүлээ нэг одоо юу болох хэвээр юм бэ гэх юм бол 653 хүрэх хэвээр. Тийм учраас энэ маржинууд нь ерөөхдөө сайжраад байгаа. За жишээлбэл энэ үйл ажиллагаанаас олж байгаа cash flow margin ер нь бол өсөж байгаа 17, 18, 19. За ингээд 20 тавьчих. Тэгээ 20 дээр ингээд зогсооч. За тэгээд ерөөхдөө энэ шууд дагаад цэвэр cash үйл ажиллагаанаас олж байгаа нь хэдэн үе юм бэ гэх юм бол хэдүүлээ жоохон өсөж. 20%. Тэгээд discount rate нь ерөөхдөө адилхан. За тэгээд одоо юу гарч ийнэ гэх юм бол $595. Гэхдээ энэ компани хувьцаа одоо $653 байгаа юм чинь хэдүүлээ одоо жоохон энийг өсгөх ёстой. За 18%, 17%, 16%, 627. Окей. Арай болоог юм тий. За энийг 15, 14, 13. Окей юу болж байна? 653. Яг ингээл одоо өнөөдөр арилжаалагч байгаа хааш $653 яг ингэж хөрөнгөний зах зээл шинжээчнэр тий харж байгаа. За энэ жилдээ 18% өснө, борлуулалт дараа жилдээ 17 ингээ баг аажмаараа буурна. За үйл ажиллагаанаас олж байгаа кэш нь ерөөхдөө 16%-аас одоо 20% болно. Тэгээд цэвэр мөнгө гүйлгээ ерөөхдөө баг тэнцүү болоод ирэх юм байна. Discount rate ийм. Гэхдээ нэг сонирхолтой юм юу байгаа юм бэ гэх юм бол энэ компани үнэлгээг тэр чигтээ өөрчлөх нэг юм юу юм бэ гэх юм бол 2030 оноос ахуулаад тий энэ компани одоо амьдралын эцэс хүртэл хэдэн үеийн өсөлттэй байх юм бэ? Одоо 7% л тавьчих юм бол энэ компани хувьцаа шууд дэш авчин 841 тий 6%. За. Тийм учраас энэ компани 2030 он хүртэл ерөөхдөө таамагуудыг ингээд тавьчих юм бол ингэж гарч байгаа. Гэхдээ томоохон асуудал юм бэ гэх юм бол 2031, 32, 33 онд юу болж байгаа юм бэ? Тэгээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол энэ Spotify аудиогийн платформын хувьд бол аудиогийн YouTube болж эхэлж байгаа. Окей. За. Тэгээд энэ тухайн зах зээл дээр монопол болцсон байгаа. За. Тэгээд нэг цагт магадгүй заяа нэг том тоглогч энэ компани худалдаа авч магадгүй. Эсвэл Spotify өөрөө YouTube шиг том тоглогч болох магадлалтай. За. Тэгээ энэ хоёр тохиолдолд тий магадгүй дараагийн аудиогийн YouTube болчвол одоо болцсон байгаа л да бүр томроо авчих юм бол эсвэл өөр өрсөлдөгч энэ компаниг 200-300 тэрбум доллараар худалдаж авчих юм бол яах юм бэ гэсэн одоо нэг асуудал гарч байгаа. За тэрийг хэдүүлээ үнэлэх гэж үзье. Энэ зөвхөн одоо манай school гишүүдийн хувьд тэгээд ерөөхдөө би өөрөө бас энэ компани хувьцааг хідээр үнэлэх юм бэ? Одоогийн байдлаар хямдхан юм уу, үнэтэй юм уу? Ерөөхдөө манай school community дотор байгаа. Тэгээд нэмээд манай school community дахиад энэ санхүүгийн модель нээлттэй та бас хавсал дотор. Хэрвээ та манай эдгээр цэцгэрэл бит хоёрын Earn Invest Be Free school community-д нэгтгэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба
хамгийн түрүүнд та School дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та Join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.